За хаврын чуулган чи эхний 1 сар бол 1 сар бараг хагас бужигдсан шүү дээ. Нөгөө засгаа буулгах гал тий тэгэл огцруулах га дараагийнхаа ерөнхий сайдыг гаргаж ирэх гээл улсын хурлын дарга шинээр сонгох гэл ингээл ерөөсөө нөгөө хөл толгоогоо олохгүй тий тэгэхээр ерөөсөө сандал суудлын төлөөх ийм л нэг одоо иргэдийн нүдээр харах юм бол хамгийн онцгой юм баггүй. За тийм болсон. За түүнээс хойш бол жигдэрлээ. Тэгээд маш их одоо хууль тогтоомжууд орж ирж байна. Маш их баримтчгууд орж ирж байна. 76 байсан улсын хурл 126 болохоор чинь улсын хурлын гишүүн болгон бас хууль санаачлах тэгээ ийм эрхтэй. Тэгэхээр тэр эрхээ хүрээндээ өргөн барьж байгаа хуулиудын тоо бол ер нь эс орширч байна л да. Би юу гэж боддөг вэ гэхээр ер нь энэ чуулган дээр хамаг юм авахаас илүүтэйгээр байнгын хороодыг маш сайн ажилуулах. Байнгын хорвон дээр маш сайн маргаан мэтгэлцээ өрнүүлээд чуулган дээр ер нь бол санал хураалтаа голлож явуулдаг ийм одоо парламентын соёл руу ажмаар шилжих зүйтэй гэж харж байна. Тэгэхгүй 126 хүнтэй ингээд чуулган болгон дээр энийг ингэж бүгдийн эхнээс нь ярина гэдэг бол бас хэцүү. Ийм юм харагдаж байна. Яг хаврын чуулганаар бас ер нь бол татврын багц хууль орж ирсэн явдал бол сайшаа хууштай. За түүний зэрэгцээ одоо нийгмийн даатгалын ерөнхий хуулийн одоо шинжилгээд яригдаад өчигдөр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорогоор орлоо. Одоо тийм учраас одоо хав халуун мэдээ нь бол энд явж итэй. Өчигдөр баг энэ л өнөр батлагдах хүлээлттэй байгаа. Тэгээ ер нь бол ингээд өчигдөр байнгын хоронгоор орчихно гэдэг гол одоо мэтгэлцээ юмнууд нь зүйлээр яригдаад дууссан гэсэн үг. За нэг иймэрхүү одоо иргэдийн амьдралтай шууд холбоотой юм хуулиуд явж байна. Мөн одоо бас нэг юу бол одоо хувийн тэтгэврийн сангийн хууль, тэтгэврийн хуулиудын шинжилгээд байж байна. За ингээд одоо бас үүний зэрэгцээ салбарын шинжтэй сайн хуулиуд байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль гэж. Эн чинь нөгөө айл 1993-4 онд CDM гэлтэй Clean Development Mechanism буюу CDM тий цэвэр хөгжлийн механизм гэдэг энэ ойлголт Киотогийн протоколоор гарч ирсэн байна. Тэгээ Парисын протокол төр юм чи бүр ингээд олон улсууд бүгдийг ингээд батлаад ингээд явцсан. Тэгээ нүүрснээс татгалзах. За тэгээд карбоны буюу одоо нүүрс хүчлийн хийн ялгарлаа тоолдог энэ системийг эхлүүлсэн байхад одоо л манад хууль эрх зүйн бүрдэж шин. Тэгэхээр бид мөн чухал явж байна тий. Мөн чухал сугарч уцарч байна. Яс энэ яравчлах шаардлагатай олон асуудал хүлээж авч байна. Нөгөө таны дөрөнд дурдсанчлан бас засгийн газар солигдоод удааг ба. За та бол бас боловсролын сайдаар бараг 2 жил орчим ажилласан. Тэгэхээр ер нь таныг бас сайд хугацаанд нэг боловсролын салбарт ер нь гол гонцлох 3 ажил та юуг онцолж бас 3 ажлыг нэрлэх. За яг одоо ер нь бол яг боловсролын салбар чинь 93 мянган ажилтнтай. Төрийн албан хаагчийн бараг 47-8% болчихдээ. Нилийн том багц. За тэгээд рүүний зэрэгцээ эн чинь өөрөө хүн болгонтой хамаатай салбар 1.2 сая оюутан сурагч байж байна. Цэцэрлэгийн хүүхдэд оруулаад. За энэ салбарт хийсэн 3 гол зүйл гэх юм бол нэгдүгürt бид суур цалин өсгсөн явдал 50% өсгөл. За эн чинь бол нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг юм хүмүүс багшуулдаг энэ тогтолцоог л бүрдүүлэх нэг алхам гэж харах хэрэгтэй. За цалингийн одоо зөв бүтц рүү нь оруулах гэж зүтгэлээ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр суур цалин өөрөө нэг 70%-тай элдв нэмэгдэл нийлээд 30% сэтэрдэг байхал өөрөөр хэлбэл суур цалин өөрөө амьдралын баталгаа болж идэг. Ийм систем рүү оруулах гэж оролдсон. За хоёр дахь нь бол хөрөнгө оруулалтыг ээрсэн нэмсэн явдал. 2 дахин нэмлэг өнгөрсөн жилдээ харьцуулахад үнэхээр боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол энэ асуудалд явсан. 3 дахь нь бол бид сургалтын хөтөлбөрүүдийг шинчиллээ. Бага боловсролын хөтөлбөр, за сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинчиллээ. Өнөөдөр яригдаад байгаа энэ монгол хэлний асуудал, казак иргэдийн энэ хос хэлнийхэн хөтөлбөрийг баталж өглөө. 30 хэдэн жил шийдэгдэх байсан зүйл баггүй. Энэ болгоны хийсэн одоо энэний үр дүн бол удахгүй гараад ингээд эхэлнэ гэж харж байгаа. За яг дөрөвдөх нь бол одоо энэ сургуулийг яг багт нь хордуулах. Багийн баг сургуулиудыг барьж байгуулж эхэлсэн. За энэ бол ерөөсөө сумандаа бол дунд сургууль сурдаг, багтаа бол бага сургууль сурдаг. Тэгээд ингээд сум дунд юм уу аймагтаа ирж ахлах сургуультай сурдаг. Ийм одоо оновчтой тогтолцоо руу оруулах гэсэн ахлах сургуулиудыг бас төрөлжүүлэх юм бодлогыг бол багийн баг сургууль одоо бараг хэрэгжээд эхэлсэн байна. Эхэлсэн байна. Тэгээ одоо ингээд хэд хэдэн газруудад баригдаад 10-аад газар байж байна. За ингээд бас аймгийн төвийн зарим хотыг баг болгочдөг шүү дээ. За энэ өдөр хөрөл 40 сургууль байна. За тэгвэл энэ дээр одоо бас энэ 6 настай хүүхдийг одоо бас цахимаар сургах, зайнаа сургах, янз бүрийн арга хэлбэрээр хувилбар сургалтад оруулах гэж малчтын хүүхдүүдийг ярьж байгаа бол би эсрүүцэж байна. Ингэж болохгүй. Энэ бол шууд одоо малчны хүүхдийг баг дээрээс л одоо ингээд танхимаар сурахгүй болохоор хоцрогдолд оруулна л гэсэн ийм санаа учраас
миний зүгээс бол үнийг дэмжихгүй байгаа гэдгийг хэлж байгаа. За мөн одоо улс төрийн хүрээнд юу болов гэхээр энэ чуулган хуралд хугацаанд 45 мандат дээр аймагуд дээр сумууд дээр нөхөн сонгуул боллоо. За энэ нөхөн сонгуул дээр бол ардын нам, арчилсан нам, мэдээж энэ 2 том нам орж байгаасаад нөхөн нам маш идэвхтэй оролцлоо. Бид 3 одоо нэр дэвшигч дэвшүүлснээс нэг нь ялж гарч ирлээ. Увс аймгийн баруун түрүүн сумд сумын хэмжээд. За нэг нь Өвөр ханга аймагт, нэг нь Увс аймагт бас нэр дэвшсэн. Энэ хоёр хүний ингээ харж байхад ялангуяа Увс аймгийн одоо Улаангом хотод болсон энэ сонгуул төр бол царцааны нүүдэл маш их байлаа. Энэ бол одоо баримттай 1554 хүн тэр Чандман магийн нөхөн сонгуульд саналаа өгсөн байна. Гэтэл үүний 700-аас 800 нь бол царцаа байна. За үүний ихэнх нь зүгээр төрийн албаа агчд. Хоёр иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч нь байж байна. Дэрэгдэх багийнх нь 11-р багийн засаг дарга нь өөрөө царцаа болоод ирсэн байна. Гэхдээ юу гэсэн үг. Тэгээ бус нь бол төрийн албаа агчд. Дэрэгдэх одоо янз янзын багуудаас. Үүний одоо гол учир шалтгаан бас үүнд байгаа. Нөгөө төгөр чинь хуулиараа бас уг нь хориотой байх хэрэгтэй. Яг хуулиараа бол 3 сарын өмнө хорчдөг штэ. Одоо ингээд шилж төлөвлөгөө. Тэрнээс өмнө үлгэж байгаа байхгүй. За тэгээд энэ бол одоо өнөөдөр төр иргэн хоёрын харилцаа, итгэлцлийг шууд бууруулж байгаа гэж харж байна. Өөрөөх нь өгсөн саналаар хүн гарахгүй ш. Яг ингээд органикаараа өгсөн улсуудын дуу хоолой дарагдчихжээ. Дүүрэн дээр нэмээд тэр одоо иргэдийн төлөөлөгчдийн урал Чандман баг зөвхөн төрийн эрхээ бусаалгачихж байгаа гэсэн үг байна. Төрийн эрх чинь зөвхөн ард түмний гарт байдаг. Энийг бол Линкольн маш сайн хэлсэн байдаг ш. Тэ? Government by the people гэж. Ард түмний засгийн газар гэж. Тэгээ энэ нэг талаас харахад жижиг ийм асуудал юм шиг боловч нөгөө талдаа бас айгүй том сонгуулийнхаа баг төв зураг нь өөрөө энэ дээрээ тусгал нь яваад байна гэсэн. Яг үнэн түүний зэрэгцээ улсын хурлын сонгуульд хүмүүс бол нэлээд идэвхтэй оролцдог. 70 хүртэлхүүрийн одоо эрцтэйгээр гítэл орон нутгаар ороод ирэхэд 40% орчдөг. Жишээл нийслэлийн сонгуульд 40% тэл байсан шүү дээ. 24 онд 60% нь орог. Тэгээд 45 нэмэх нь 5. Ерөөсөө 40 нь Монгол ардын нам, 5 нь арчилсан нам гэсэн ийм л дүр зураг бий болсон нь өнөөдөр одоо горыг нь бид амсаж байна. Нөгөө төгөр бас яг хаврын чуулган дээр өргөн баригдсан ерөнхийлөгчийн улсын хурлын гишүүнийг игүүлэн татах тухай хуулийн төслийн санаачлага явж байгаа. Гэхдээ энэ төсөл одоо энэ хаврын чуулган бол хилцэгдэж амжихааргүй болж байгаа шүү. Эмчилгээ та ер нь яг хувь гишүүний хувьд ер нь ямар байр суурь? Ямар ч үсэн хилц хэсгийг шийдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл улсын хурлын одоо ханын дагуулад оруулаад ирсэн гэсэн үг. Тэгээ одоо улсын хурл өөрөө мэднэ гэсэн ийм байр суурьтай байна. За зүгээр ер нь бол мэдээж улсын хурлын гишүүдээс хариуцлага шаардах, ёс зүй шаардах нь зүйтэй. Гэхдээ хэмжиж чадах үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй. Түүний зэрэгцээ улсын хурлын гишүүний бүрэн эрх гэдэг бол энэ бол сонгогдсон иргэдийн бүрэн эрх мөн. Энэ утгаараа бол жишээлбэл одоо мэдээж ёс зүйн хариуцлагыг хийх ёстой. Гэхдээ энийгээ бид ухаалгаар хийхгүй бол аль нэгэн институц рүү хэтэрхий их эрх мэдлийг өгчихгүй. Энэ төлөөллийн арчил гэдэг. Тийм төлөөллийн арчил гэдэг энэ одоо гол энэ арчлаа бид алдахгүй гэдэг айдас байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бодох хэрэгтэй. Тийм учраас улсын хурлын дэгийн тухайн хууль гэж гарч ирээд за энэ дэгийн хууль дээр бол нэлээд сайн одоо юм ойлголтуудыг оруулж ирж байна. Тэгэхээр бас саяны таны түрүүнд дурдсан дээр сонгуул дээр үүсэж байгааг энэ асуудлыг одоо өөрчлөх тал дээр тухайлбал одоо эсвэл хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энэ дээр дараагийн авах хэрэгтэй эрүүл гэмээр авах. Тийм ер нь эрүүл гэмээр нэг алхам байгаад байгаа юм. Зүгээр энэ орон нутгийн сонгуул бол иргэдэд хамгийн ойр засгийн газар бол орон нутаг байдаг. Тэгэхээр энэ утгаараа орон нутгийн сонгуул мажоритар буюу дийлэнх болгох нь бол дийлэнх байх нь зүйтэй. Гэхдээ мажоритар тогтолцоог тодорхой хувь хэмжээнд байна. Тэгээд пропорционал буюу хувь тэнцвэрсэн тогтолцоо руу оруулах нь зүйтэй. Ингээд ирэх юм бол тухайлсан нэг сонгогч биш улс төрийн намыг сонгодог болж ирнэ. Ингээд сонгогчийн өмнө ч гэсэн тухайлсан мажоритар тогтолцоогоор тойргоосоо дэвшиж байгаа үнэ сонгогчид дараа нь улс төрийн намыг сонгодог сонголт нь нэмэгдэх байхгүй. Тэгэхээр хуулийн парламентын сонголт байна. Тийм одоо юу гэдэг гээгдсэн санал байхгүй. Тэгэхээр энэ орон нутг руу энэ элементийг нэгдүгээрт оруулж ирэх нь зүйтэй байна гэж харж байна. Хоёрдугаарт ер нь бол энэ царцаа гэдэг энэ иргэний бүртгэл мэдээллийг маш сайн сайжруулахгүй бол энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Тийм учраас жишээлбэл аль нэгэн газар руу нүүж сууршаал 14 хоногийн дотор заавал бүртгүүлдэг. Ийм системээр орохгүй одоо ингээл ирээл хэдэн жилч болсон бүртгүүлээчгүй. Миний аяг тэн дээр үүр хангаа дээр байгаа шүү дээ. Тэгээ чи хотод хэдэн жил 5 6 жил болж байна гэд ингээ явж идэг шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бол бид шинжлэх шаардлагатай. Иргэний одоо бүртгэл мэдээллийг сайжруулах зүйтэй байна л гэж харж байна. Тэгээ төгсгөлд нь бас нэг зүйлийг тодруулах. Ер нь танихаар одоо яг гишүүний хувьд
Улсын хурлын хаврын чуулган хэр зэрэг ажилласан гэж та дүгнэж байна. Нөгөөдөгөр намрын чуулганаас бид ямар хүлээлттэй байх вэ? Ер нь бол хаврын чуулган бол нэлээд одоо сүүл хагастай бол ажил хэрэгж байлаа. За араасаа хуйлууд орж ир заримдаа уншигч завгүй ийм л одоо нөхцөл байдал руу орж байна. Тэгэхээр байнгын хоруудыг сайжруулах хэрэгтэй хууль ажиллагаа гэдэг энэ бий юугаа хэлж байна. Хоёрт нь бол намрын чуулган нэлээд бас төсөв ярина. За одоо энэ төсөв дээр чинь бол эдийн засгийн нөхцөл байдлыг харж энэ инфляцийг яах вэ гэдгийг бас ярих хэрэгтэй. Одоо инфляцийг өгдөгч гол хүчин зүйл нь өөрөө төсөв өөрөө болоод төрчлээ шүү дээ. Регний хэлсэн засгийн газар өөрөө асуудал шүү дээ. Та нар асуудал шийдгээд ингэ. Асуудал чи өөрөө засгийн газар байна гэх шиг ийм одоо төрийн оролцоо гэдэг зүйл дээр бид нарийн бодохгүй болохгүй байна. За намрын чуулган дээр миний бие бас ингэж өргөн барихаар бэлдэж байгаа нэг хууль байгаа. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хууль гэж. За энэ хуулийн төслийг бол өргөн барина. Энэ ердийн журмаар явна. Энэ Facebook болоод TikTok одоо энэ нийгмийн сүлжээндхийн хүүхдийн оролцоог ямар нэгэн байдлаар бид хуулийн хүрээнд оруулж зохицуулахгүй бол одоо болох байлаа. Энэ бүх ард түмэн энийг хийгээд хэллээ. Тухайлбал насны хязгаарлалт. Тийм насны хязгаарлалт болох л гэсэн үг. Зүгээр энгийн үгээр хэлвэл тэгээ энэ бол жишээл Англи хамгийн сүүлд тэрийг хийж байна. Одоо ингээд Бразил хийчлээ, Индонез хийчлээ, Австрали хийчлээ. Ингээд бүхий л улс орнууд явж байна.